эрдэмлэг, оюунлаг, мандайлагч сурагчдаа. Эрдэмлэгийн түгээгч, эрдэмтэн багш нараа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочин төлөөлөгч. Энэ нь хараар үр хөвгтэй хүмүүжүүлэгч эцэг эхчүүдээ. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа эрхэм төгсөгчид та бүхэндээ ингээд өөр баяр баясгалтай амжилж байгаа энэ цаг мөчийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Эрдмийн баярын үйл ажиллагаа ийхүү эхэллээ. Өнгөн хотын дуугаар амьдралаа шимдэг өрөөл дүүрнасаа эрдмээр дүүрэгдэг бүхин гэгэн сэтгэлдээ агшаал урсдаг мөнхөд сэтгэл туяатай миний сурагч насаа. Хүсэл мөрөөдлийн дугаар итгэлээ чимдэг. Хүндрэл хайрын сэтгэлээр дурсамжаан дүүрэндэг. Үерхэл нөхөрлөгийн итгэлээ эрхэмлэн дамжигдаг үр сэтгэл туяатай миний сурагч насаа. Ингээд эрдэм мэдлэгийн оргилд хүрч өнөөдөр мөнгөн хохны баяраар тэмдэглэж байгаа эрхэм төгсөгчдөө хүндэтгэлтэйгээр урьж байна. Аймгийн төрөлсөн олимпиадын мөнгө, улсын олимпиадад тусгай байр, эрдэм ёо хатан медальд 6 сурагч. Улсын их наадам 2, 3 дугаар байна. Спортын их наадам 2 дугаар байна. Саксофоны тэмцээнд 2, 3 дугаар байрын шагнал. Оюутан залуучууд болон 12 дугаар ангийн сурагчдын дулаан зохион байгуулагчсан тогтвортой хөгжил бидний нүдээр 26 оны сургуулийн шилгийн шилдээг нэг сурагч. Шин санаа 2026 ирээдүйн инновацийн эзэд тэмцээний тусгай байрын шагнал. 12-ийн рангийн технологийн аймгийн олимпиадын алт 2 мөнгөн медаль, зурган олимпиадын мөнгө, үндэсний бичгийн төрөлсөн олимпиадын тусгай байр, театрын олимпиадын алт бүрэг медаль, Монгол Улсын олимпиадад бүрэг тусгай байр, урлагийн баг наадмын төвлөрөлтөд тэргүүн байр, тусгай байр байрын шагнал, сургуулийн аврах чадвар гар бүлийн тэмцээний алт мөнгө, бүрэг медаль, аймаг бүс улсын аврах чадвар тэмцээнд хөт мөнгөний төрлөөр амжилттай бөгөөд бус ангаас ухаан сурч спортын нэгдүгээр зэрэгтэй хөт мөнгөний дээдийг 2 төвчин 2016 оны шилдэг сурагчтай хамтдаа юм. Монгол хэл бичиг уран зохиолын багш Бат Эрдэнэ боловсролч нь тэргүүлэх зэрэгтэй боловсролын байгууллагад 11 жил ажилласан. Эсрэлийн авраг үндэсний бичгийн англи хэлний уралдаанд 2 дугаар байр. 2022 оны Орхон аймгийн онцлог анги. 2022 онд аймгийн Монгол хэлний мас олимпиадын аврага. 2025 онд аймгийн физикийн мас олимпиадад 3 дугаар байр. Өнөөдөр бид бүгдээрээ нэгэн үеийн түүхийг хамтдаа бичиж, нэгэн үеийн бахархлыг бүтээж, ерөнхий боловсролын сургуулаа амжилттай суралцсан төгссөний бидний бахархал, бидний төгсөгчд эрдмийн баяраа ийхүү тэмдэглэх гэж байна. Манай сургуулийн эрхэм төгсөгчд та бүхэн минь 12 жилийн хичээл зүтгэл хөтөлбөрийнхээ үр шимийг хүртэж дараагийнхаа амьдралын нэгэн шинэ хуудсыг нээхэд бэлэн болжээ. Энэхүү баярын өдөр бол та бүхэн эрхэм төгсөгч нар, шам нар та бүхний маань баярын өдөр төдийгүй сургаж хүмүүжүүлсэн, төлөвшүүлсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхний минь давхар баярын өдөр тохиож байна. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлыг өргөн дэвшүүлье. Сургуулийн бидний бахархал бол бидний төгсөгчд та бүхэн эрхэм хүндэт шамнар мань билээ. Энэ 2025-аас 26 оны энэ хичээлийн жилийн 35 дахь удаагийн төгсөлтийн 12 дугаар ангийн төгсөгчд та бүхэн маань өмнөх жилүүдийн үеийн төгсөгчдийн амжилтуудыг баттган сургуулийнхаа амжилтын түүхийн хуудсыг улам бүр зузаатхан ирсэн нь эрдэмтэн олон багш нар бидний сургуулийнхаа үеийн удирдлагуудын бахархал болон байж ирсэн баярлаж талархаж байгаагаа мөн илэрхийлье. Эрдмийн дараагийн шатанд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Эрхэм үндэт эрдэмтэн багш нар сургуулийн удирдлууд, ажилтан алмагч, хаагчид, эсэг эхчүүд, эрхэм дүү нартай энэ өдрийн мэндийг хүргье. Singing your song. That's how you sing it. Loving you forever can't be wrong. Even though you're not here, won't move on. That's how we played it. And there's no remedy for memory. Your face is like a melody. It won't leave my head. Your soul is haunting me, telling me that everything is fine, but I wish I was dead. Every time I close my eyes, it's like a dawn of paradise. No one compares to you. Picking orange skies, feeling super childish on Donald Glover. This go for my mother. Like, where you at tonight? You know alibi. I was all alone with the love of my life. She's got glitter with the skin, my radiant in the night. I don't need no light to see you shine. We were just two lovers, feet up on the dash, driving nowhere fast, running through the summer. I don't need no light to see you shine.
Чигүр ургуулж өгсөн хүрэх ирээдүйг ухтуулж заасан 10 жилийн сургуулиа дуусаж ачт багш нараас саман явнаа чихрээ талан хооч хицүүхэн хичээлэн хамтран давтаж сурагчийн хувцасаар ижилдэн гойсон сургуулийн амьдрал дэндүү даасчээ 2014 оны 9 сарын 1-нд анх энэ хүүхдүүдийг авчээсэн. За тэгээд тэртээд 14 он одоо хэдэн он билээ? 26 он болсон байна. Тэгээд та нар минь яг л надад нэг жоохон хүүхэд байсан шиг харагдаж байна. За саяны орж ирдэг хэд болохоор манай ангийн хүүхдүүд. Йоо ямар хэцүү юм. За бүгдээрээ нүдээ аниад 2014 оны 9 сарын 1-ний өдөр байна гэж бодъё бүгдээрээ. За нүдээ анаарай. Яг анх сургуульд орж исэн үеэ бодоорой. Би ямар хүүхэд байлаа? Сургуулийн алтан босгыг алхаж орж ирэхдээ багшийнхаа гараас хурдан атгах юмсан гэж бодож исэн билүү? Ямар ангид орё гэж бодож исэн билээ? Хин гэдэг багш авах байсан бол? За багшигаа дагаад хэлээрэй. Бид нар одоо 2014 онд очсон байгаа, бага насн дээрээ байгаа. Багш л юу гэж хэлнэ үү? Яг л тэрийг дагдаг буй гэж бодоорой заяа. За аава аха алим ам арц ариг. За ямар аваа сонсогдсон гэлээ? Аваа. Тэгвэл багш нь өнөөдөр та нарт үсэг заах гэж байна. За энэ юу вэ? Алим гэхэд ордог үсэг. За альмаа эндээ тавьчаа. За өгш нь үсгээ бичлээ. Та хэд эхлээд сайн ажигдаарай. Хаанаас эхлэх вэ? Ингэх үлээ. Хаанаас эхлэх вэ? Доороос. За эхлээ бичээрэй. За доороос эхэллээ. Дээшээ явлаа. Төгслөө. Ташуу зураас. Маш сайн байна. Том бичмэл жижиг бичмэл том дармал жижиг дармал том бичмэл жижиг бичмэл За хэлээрэй.
Нэрээ хэлээрэй. Алтан шагаа. Алтан шагаа гэхэд яаж гэнэ вэ? Аваа сонсогдож гэнэ үү? Сонсогдож гэн. Өөр. Байна уу? За нэг үг одоо хэлчих. Бат Эрдэнэ. Хаана аваа сонсогдож байна? Цонны өглөөний наранд улаан тус чин дэрвсэн зовцон жахан ахын сургуулийн босор алгасан цонны шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурж чаднаа илгээж хайраа би чин илчээсэн Монгол хонхны дунаар мөнхөн сална гэхлээр мөдөж явсан чимэн орхиод одох шиг утаа Авсэрдосон сэтгэл мэн даруул цэвших хийсэж даруул ёснаас мэн хайрын гадар дүрэснэ 10 жил үерсэн ариухан дурсан жамон хонч амьдрал хизээж салахгүй аннаас бодсон 10 жил үерсэн ариухан дурсан жамон хонч амьдрал хизээж салахгүй Нөгөө эсрэхий хямарч байгаа нөгөө хийх гэсэн үгийг хийж чадах байх гэж одоо би ингэ бичиж ирсэн байгаа шүү. За айгүй өөрөө чадвар. Эсвэл гоё юм байна. Манай багшхан одоо багшсан амжилтын хүүхэд ингээ яг ингээ олдоор байсан хүүхдүүд айгүй ховор байдаг аахгүй дандаа ингээ энэ тэндээс яагаад нэг анги 2 3 орсон тийм байгаад ирсэн. Тэгээ та хэд маань айгүй ингэж олноороо нэг ангид олдоороо төгсөж байгаа учраас энэ цаана үнхээр хайртай шүү. Нүдэн дээр минь ингээ та хэд маань хоёр идэг болдог. Хайртай явдаг гэх юм. Салаахан эцгин дээр минь тууцан цэцэг ахиа дурахгүй санаа сэтгэл догтлон цэнгина хонхон дуугаа дахиад сонсохгүй анги хаалрыг зөөлхөн хаалаа алдрахын насаа үлдээгээ баяртай савхан хийлэн цанцэн дээр минь ягаан бэхэлэ ахяд тусахгүй заруулэгми ертөнцөд ижилдэсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа алдрахын насаа үлдээгээ баяртай тохойдороо дэлхий шиг санагдаа цэнхэр ширээн дээр дахиад суухгүй торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан сэр дээр дахиад бичихгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа алдрахын насаа үлдээгээ баяртай ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшийн хаяарай дахиад сонсохгүй анги
Бидний хаалгыг Амьд ор сургуульд ажиллаад одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд энэ жил анхны анги буюу танай ангийг дааж авч ажиллах болсондоо баяртай байна. Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргье. Монгол бичгийн А үсэг болно. За энэ тэгвэл ямар үсэг гинэ багшна? А үсэг байх нь шүү дээ. Дахиад шилэв нэмэхээр нэг үсэг бүтэж байгаа. Ямар үсэг бол? Оо сайн байна. Тэгэхээр энэ ямар үсэг байх нь вэ? Хоёр. Энд болохоор И. Энд болохоор А үсэг байх нь шүү дээ. Тэгвэл одоо өөр үсэг дутж гэнэ үү? За ямар үсэг дутцсан? Чинь энэ шүү дээ. Монгол бичгийн үсэг бүхэн Эгээс эхэлтэй. За тэгвэл хараа хүүхдүүдээ энэ их шиг 7 дээр их шиг 7 дээр энэ туслыг нэмэх юм бол юу болдгоо? Наагийн төрлийн үсэг бүтнэ. Юу гэж нэрлэдэг монголчууд? Гизэг. Тэгвэл энэ гизгийг ста баралтай гэнэ. За гизгийг нэмэх юм бол их шиг 7 дээр гизгийг нэмэх юм бол Магийн төрлийн үсэг гардаг. Сайн байцгаана уу? 6 дугаар ангид хөл тавьсан өдрөөс эхлээд 12 дугаар ангид төгсөх хүртэл энэ урт замыг хамтдаа туулсан минь багш миний амьдралын хамгийн үн цэнтэй мөчүүдийн нэг байлаа. Багш нь та нартаа монгол хэл уран зохиол, монгол бичиг судлах, үндэсний бичиг судлах тухайны 1332 цагийн хичээлийг зааж 6 жилийн туршид инээд хөөр хичээл зүтгэл, амжилт бахархал, алдаа оноо бүхнээс нь хамтдаа суралцсан өөрөө ч илүү ихээр хөгжиж өнөөдрийн өөрийгөө бүтээжээ. Өнөөдрийн өөрийгөө болон бахархал болсон та нарынхаа төлөвшөглийг харах үнэхээр бахархалтай сайхан байна. Өнөөдөр та нар минь шинэ замд гарч өөрсдийн ирээдүгөө бүтээхээр алхаж байна. Багшд нь хөнгөн гуниг төрж байгаа ч гэсэн амьдралын их далаа жигүүрлэн нисэх хайр чавнартай 1000% итгэлтэй байгаа болохоор сэтгэл минь багтлаар дүүрэн байна. Та нар минь бүтэн хайранд өссөн хүүхдүүд байсан учраас багшд нь өнөөдрийг хүртэл хамт байхад хэцүү байгаагүй шүү. Амьдралд тавтай морил шавнар минь. За бүх зүйл дээр багштайгаа хамт байсан та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Сэтгэл өндөр байна. Тэгээд ангийнхнаас олох хэрэг амар гонхтой. Ангийнхандаа зөндөө шаардтай шүү дээ. Амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг өнгөрөөж байгаадаа ангаараа анги хамтал нараа хамт байгаадаа сайхан байна. Багштай баярлалаа. Ангийнхандаа хайртай шүү. Ингээд дахиад 10 жилийн дараа дахиад ангидаа цуглаад энэ үйл явдлаа өнөөдрийнхөө турсаад айгуу гоё байна. Тэгээ багштай баярлалаа. Ингээд үргэлж ардмэн те юм буюуч болсон биднийг дэмжиж туслаад юу ч болсон нардан байдагт баярлаа. Ангийнхандаа хайртай шүү. Би хэдий шилж ирээд удаагаж гисэн. Миний амьдралын хамгийн аз жаргалтай нэг жил байлаа. Тэгээд багштай хайртай шүү. Ангийнхантай хайртай шүү. Өнөөдөр би ойлгохгүй баяр бодсон бэлтгэлтэй ирсэн байхгүй. Би багштай зөндөө баярлалаа. Ангийнхандаас үнэхээр баярлдаг шүү. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. Амьдралынхаас хамгийн чухал гоё өдрүүдийн нэгийг өнөөдөр өнгөрүүлж байна. Тэгээд үргэлж ард маань байдаг бид нарыг үргэлж хайрладаг багштаа баярлалаа. Ангийнхандаа хайртай шүү. Сурагч насны амьдрал, хүүхэд насны амьдрал хизэж дуусахгүй юм шиг санагдаж байсан боловч өнөөдөр яг ингээд дуусах төхөөд ингээд сууж байгаа мөч. Үнэхээр үгээр хэлэх аргагүй ихгүй нэг бас их нэг тийм яг ч минь цаанаасаа тийм догтлол төрж байна. Та нараасаа холдохгүй юм шиг байсан. Өдөр бүр өнөөдөр гоё өдөр байна. Тэгээд яг ахлахаа ингээд орох хүртэл минь дандаа яг багш байх бидний ард ямар ч юм бисэн дандаа бидний ард байдаг гэсэн. За тэгээд багштай хайртай шүү. Ангийнхандаа хайртай шүү. Баярлсан, гүнгэлсэн их сайхан өдөр болж өнгөрж байна. Тэгээд одоо салаад явах ч гэсэн үргэлж багш маань, ангийнхан маань миний сэтгэл зүрхэнд үрд байх болно. Та нартай бүгдээрэнд нь хайртай шүү. Hi guys. Энэ анги миний амжилтын эхлэл байсан. Энэ хамгийн том амжилт энэ анги. За тэгээд юуны түрүүнд энийг ирээдүйд үзэж байгаа ангийнхандаа
тэр өдрийнх нь мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр бол 2026 оны 5 сарын 29-ны өдөр бидний хонхны баяр болж байна. За тэгээд бүр багасаа нэгэнтэйгээ хамт яваад дундуур нь орж ирсэн байсан ч хамаагүй бүгд нэг ангиулаад тэгэндээ нэгнийхээ сэтгэлд үрдэм өгөхлөгдөөд үлдээд сайхан дурсан бүтээгээд өгсөж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ангийнхандаа бүгдэнд нь хайртай шүү. Маш их зүйлийн ард бүгдээрээ гарч чадж байгаа шүү. Тэгээд бүгдээрээ сэтгэлийн хаттай байгаад гой хүүхэд насны нандин дурсамжуудаа зүрхэндээ нааж нандинаарэ гэж хэлмээр байна. Сургуулийн амьдралд эндүүдаас Сузан дэвтэрт үлдээж өгсөн зураг дурсаал чин дураач байна зурдын бишээ үрдийн сэтгэлээр зунаас цэлсэнч хадгалж явна Ажил эрдмийн замыг дагаад арван зүгтээ замнан лотод удам нутагтаа таран цосанч учран залхин юрод байна Учран золхын юрод байна Учран золхын юрод байна жил үнэхээр сайхан суралцлаа. Тэгээд өнөөдөр миний хонхны баярын өдөр. Гонигтай бас жаргалтай байд юм байна. Одоо ингээ их сургуульд орно гэж бодохоор нэг сандарч мандаа. Юу ихэ мэдэхгүй гэрээсээ олно гэж бодохоор их айцтай. Тэгээд ийм сайхан тусамжтай үзэг ангиараа яг байгаад их баяртай байна. Хорон мөч бүр надад бол хамгийн үнэн цэнтэй байлаа. Одоо тэгээд энэ өнгөрөөс одоо дурсан чиг яалтаж магадгүй. Тэгээд одоо энийг одоо хэдэн жилийн дараа үзэж байгаа найзууд маань байвал одоо та нар мөрөөдөлт одоо хүрсэн байх гэж би бодож байна. Тэгээд та нарт бүгд хайртай шүү. Тэгээд бүгдээрээ өөр өөрсдийн бодолтой ихээр зөв хүмүүс шүү. Тэгээд ангийнхандаа бүгд нь хайртай шүү. 12 жил ханд нэг анги болж анги төгсөх маш том ад завшаан хөв зай байлаа. Тэгээд бүгдэнд нь эсэлтийн ерөнхий шалгалтын амжилттай өгөөд хүссэн мэргэжлээ хүртсэн сургуулиа аваарай гэж хүсье. Бага ангиас хойш одоо хүртэл сурж байгаа. Тэгээд суралцж явах хугацаанд манай ангиас зарим нэг хүүхдүүд маань шилжээд явсан, сайн найзууд маань ч гэсэн шилжээд явсан. Тэгээд зарим нэг нь буцаад ирсэн. Тэр нь маш их баярлж байгаа. Тэгээд хонхны хоёр болж ийн чадхаараа сайн бидэд бүжгээ бэлтлээ. Гой юмнууд зөндөөл хийлээ, багш нартайгаа уйллаа, бага ангийн багш харж нэг уйллаа. Тэгээд одоо нас 10 жилийн дараа энэ бичлэгийг үзэх бах. Тэр үед тэгээд ангиараа сайн сайхан яваасай л гэж хүсэе да. 12 жилийн хугацаанд дурсамж бүтээж, их зүйл хийж явлаа. Тэгээд ангийнхандаа анх жилгээд
өсөн сургуулаа төсөл мэргэжлээрээ сураад амжилттай явахыг би хүсэж байна. Тэгээд 10 жилийн дараа уулзсан дээрээ бүгд мундаг яваасаа гэж хүсэж байна. Та бүхэнтэйгээ 12 жил үнэхээр бүр хизээч 10 жилдээ ийм гоё бүр нандин дурсамж гэгээлэг бүрх дүүхээ ингэж тултлан ингэж мэдэрч нэг анги нэг хамт олон нэг сургууль бүр ямар байдаг вэ гэдгийг бүр мэдэрч байсандаа үнэхээр их баяртай байна. Ангиа бол хаанч хэний ч өмнө үнэхээр нэг гоё анги үнэхээр мундаг хүүхдүүд байдгаа гэж боддгоо. Одоо ч цаашдаа ч яг хэдэн жилийн дараа ч гэсэн яг тэр чигээрээ байгаах гэж найдаж байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Боловсролын байгууллагт 11 жил ажиллаж байна. Би 5 жил ажиллаад 6 дахь жил дээрээ энэ 12-ийн В ангийг 6-гийн В анги багтана дааж аваад тасралтгүй 6 жилийн турш Монгол хэл үндэсний бичиг уран зохиолын судлалт хунаар 1332 цагийн хичээл зааж хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжиж өнөөдрийнхөө хүүхдүүдийг өнөөдөр энд байгаа бахархалтай сайхан шавнараа болон өөрийгөө бүтээжээ. Тэгээ одоо өнөөдөр бол миний хүсэл биелсэн өдөр байна. Хангар сайхан залуучуудаа цэцэг шиг сайхан охтуудаа өнөөдөр өөрийнхөө хүссэн хүн болгож өөрийнхөө одоо хүсэл сонирхлоор одоо хүмүүжүүлсэн гэж багтаж байх бол их сайхан байна. Бидний бахархал, бидний төгсөгчүүд гэсэн уриан доор төгслийн баяраа тэмдэглэж байна. За 12-ийн В ангийн нийт шавнартаа ирээдүйн амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө энэ өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэ та бүхэн маань ирээдүйн эх орныхоо шилдэгийн шилдэг манлайлагчд болно гэдэг багш нь итгэл төгс байдаг. Хайртай шүү. Хөдөө явъя хөлөө баярлуулъя усан сүслий хандлаа хуучлий шүнийг ирлээ гадаа хоны санаа нийли замда тори шавар сууи наран ганди салхин цохоли сандарч бүлэри хөгжилтэй яви хамтдаа аюулъя Онгон байрын төрхөн дооси баян хангай хишгэн танархи Улс Монголоо торон айли эх орно бахтан дууля Онгон байрын төрхөн дооси баян хангай хишгэн танархи Улс Монголоо торон айли эх орно бахтан дууля Агаар сарын жимсэн яви дураар тинэ дурсамжаа ирги алчаал хайли сэтгэлээ сэргээ түүдэг галаа тойрон бүжээ Боролори тэнгэртэй залбиря хол асаа ухаана тиви бодолдап тиймрөдөл думби дурсан шаяви хамта аялья Эх орно бахтан дуулъя
одоо намхан толгой байсан бүх мөрсөнжүүд маань ингээд өнөөдөр ингээ өндөрлж гонхтой байна. Гэтэ амьдрал үргэлжлэн төгсөх ёстой. Энэ хугацааны ингээд хамтаа байсан сайхан мөчүүдийг ингээд дуусгаж байгаад үнэхээр харамсалтай байна. Гэтэ гоё байна. Насан турш байгаа найзуудыг олсон болохоор үнэхээр гоё байна. Үргэлжлэн би энэтэй амьтай найзууд байцгаая гэж би ангийнхантаа хэлмээр байна. Дахиад ангийнхантайгаа юм гоё зугааланд явахгүй, нэг ингээд цог суухгүй, завсарлагаан дээр ингээд бөөндөө ингээд гарахгүй, анги дээр цуухгүй айгуу гонхтой байгаа. Тэгээд бидний хамгийн сүүлийн зугаалга болохоор айгуу нэг тийм хорон мөч бүрийн ингээд нандинаж үлдмээр санагдаж байна. Тэгээд ангийнхаа хүүхд толгонд ингээд хайртай шүү гэж тэрвэр тэгээд санагдаж байна. Гонхтой ирнэ бас амар тийм догдолж байгаа шинэ их сургуульд ороод шинэ хүмүүстэй танилцсан амар тогтолж байна. Гэтэ 10 жилийн ангийнхныгаа амар санд амар одоо ч гэсэн амар тийм харамсч жоохон гоё юм хийгээгүүтэй жоохон харамсч байна. Гоё олон жилийн дараа гоё ихч болоод ангийнхантайгаа уулзсан баха. Мэдээж гоё байна. Ангийнхантайгаа сүүлийн жил. Тэгээ одоо байгаа мөчтөө бүх нандин сайхан юмудаа яриад үлдсэн цаг хугацаагаа нандинаж өнгөрөнө. Тэгээд нэг намайг биер хүрээ та нарыг гомдоож шийсэн бол тэгээ бүгдээрээ уучлаарай. Тэгээд бүгдээрээ мундаг сайн хүмүүс болоод гоё мэрэгжил эзэмшээд мундаг сайхан ах эгчнэр болоорой гэж өрөөё. 1 2 3 зүтгий. Жаргалтай бас зөөлөн гонхтой байна. Тэгээд би хонхны баярын хаяг өдрөөр ярилцлага өгсөн чи амар ойлж жоох сонио өгсөн. Тэгээд одоо дахиад өгж гин. Тэгээд ангийнхантайгаа гоё нэг юм гоё амар гоё байгальтай газар ирсэн, гоё зугаалаад янзын сайхан байна. Тэгээд ингээл төгсөөд явж гин гэж бодохоор бас жоохон тиймэрхүү байна. Тэгээд ингээд төгсөөд явж байгаа гэдэгтээ нэг амар гонглохгүй. Тэгээд ингээд цаашдынхаа юмд ингээд гоё ихтгэл төгс гоё байгаарэ гэж хэлье. Ингээд тэнхтэй мэрэгжлээ сонгосон шүдний эмч болох гэж байгаа. Тэгээд гоё шүдний эмч болоод бүгднгийнхэн шүдийг гоё янзлж өгнө. Ер нь амар гоё байна одоо тэгээд том хүн болж байгаа гэж бодохоор айгүй гоё байна. За гомдож исэн найзууд мань харж байвал уучлаарай. Тэгээд одоо ингээд салцгааж байна. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Хэдий ингээд ирээд нэгэн жил болсон ч гэсэн ингээд маш олон гоё дурсан тэгэл зөндөөл юм байна. Тэгэхээр одоо энэ ангидээ сууж муухгүй хэрэг бас хэцүү мэлээ. Одоо дахиад нэг ангийнхантайгаа ингээд одоо дахиад суухгүй, дахиад сургууль дээр очихгүй гэхээрээс жоохон хэцүү. Гэтэ тэгээд манай ангийн хүүхдүүд бүгд сургууль амжилттай аваад бүгд гоё аз жаргалтай амьдран байхаа гэж би бүгдэнд итгэж байна. Ангийнхаа бүх найзууд нь ирээдүйн сурлага, ирээдүйн ажил мэргэжилтэнд бүгдэнд томоос том амжилт хүсье. Тэгээ багштай зөндөө хайртай шүү л хэлээ да. Одоо ингээд ангийнхантайгаа зугаалж байгаа хамт сүүлийн жил гэдэг. Одоо ингээд сүүлийн удаал ингэж бөөндөө хамт байгаа. Одоо би ч яж одоо нэгээсээ 5 хүртлээ энэ ингээд байж байгаа 6-д бол одоо өөр сургууль руу шилжээд буцаж яг гойсараагаад энэ ингээд буцаж ирээд дахиад 10-даа шилжиж исэн. 10-даа шилжээд 11-ээ өнжөөд 11-12-доос энэ ингээд байсан. Ер нь шилжиж орж ирсэн зөндөө баяртайгоо. Дасан газар гэдэг шиг одоо дасан газрын даваа зүйл гэдэг шиг ер нь өөр газар байх, өөр ангийнхантай байх, ингэж байх гэдэг шалгамд юм бэл. Одоо төгсөн ихээр амар жаргалтай юм чин мөртлөө гонхтой. Амар олон жилийг амар гоё өнгөрөөсөн. Хүмүүсээс сална ихээр амар гонхтой. Бүгдэндээ нь холбоотой байж байгаа. Үгүй 10 20 жил болсон ч найзууд хэвээрээ байна гэж боддөө шүү дээ. Төгсөг болоод ирсэн чинь амар багтлаад байгаа мөртлөө амар гонхтой. Яг амар их юм санаа зовоод одоо энэс цааш миний амьдрал яаж явах вэ гэж айгаад том болж байгаа одоо баярлаад айцтай жаргалтай нэг тиймэрхүү л энэ да. Яг нэг юмнаас л амар айж байна. Яг одоо ингээл төгсөөл яшээ өгөөл явдаг. Бид дахиад хоорондоо холбоогүй болоод яг жинхнээс 10 жилийн дараа л холбоо барих үедээ гэж
бас л амар ээж. Манай ангийнхан ч амар хөөрхөн штэ. Яг хоо баяртай жаргалтай зөндөө уяага муудчихсан, сайндчихсан, зөндөө л уяага. Гэхдээ тэрнээсээ илүү муудчихсан үе нэхэлтэй. Гэтэл тэгээд тэнцэнээсээ яг зугаалаа, гурлагийн үзлэг гэл хамгийн тод дурсамжууд яг тэр үеүүдэд үлдчихсэн. Зугаалаа болохоор л бид яг ингээд амар гоё нэг анги шиг болдог. Би биндээ амьбалж чаддаг, би бинийг ойлгож чаддаг. Манай ангийнхаа амар гоё хүүхдүүд. 12 анги миний анхны төгсөлт байгаа. Тэгээ өнөөдөр бид одоо 12 дугаар ангиа төгсөөд оюуны альжаал тайлж агаар сэлхэнд гарч ирсэн байна. Тэгээд хүүхдүүд маань өссөн мэрэгжлээ авч өөрийнхөө одоо зорилгодоо хүрч амьдрал ахуйн зам нь одоо дардан сайхан байх болтугай гэж бишин ерөөх байна. Тэгээд өнөөдрийн оройг одоо дурсамж дүүрэн өнгөрүүлээрэ гэж бишин хэлээ. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан эцэг эхчүүдтэй бас хүүхдүүдтэй бүгдэнд нь одоо баярлалаа гэж хэлмээр байна. За бид хэд бол одоо 6 жилийн турш хамтдаа баяр жаргал, гуниг гэд бүх зүйл дээр хамт байж чадсан. Тийм ч учраас одоо өнөөдрийн энэ үйл ажиллагаа хүртэл их сайхан зохион байгуулалттай, зэгцтэй, сайхан сэтгэл шингэсэн үйл ажиллагаа болж байна. Тэгэхээр та бүхэн минь дурсамж дүүрэн одоо буцаад за тэгээд элсдийн ерөнхий шалгалтандаа маш сайн бэлдээд хүссэн сургуулаа аваад энэ 8 дугаар сургуулаас оюуны богцоо дүүргээд амьдралынхаа замд гараарай гэж бишин хүсээ өрөөж байна хүүхдүүдтэй. Цаг хугацаа урдын юм да. Саяхан л дунд хүмүүн төрөл аав ээжээр баярлалаа сууж итэл. Өнөөдөр ингээ 18 наснаас хүрээд 12 дугаар ингээ төгсөөд их сургуульд орох дараагийнхаа амьдралын алхмыг хийх цаг тулж ирсэн байна. Тэгээд энэ өдөр бас миний хүүгийн ангийнхан агаар сэлхэнд гараад сайхан зугаалж байна. Тэгээ хүүхдүүд маань хэдийгээр төгсөөд явж байгаа ч гэсэн эргээд уулзахад нүүр дүрэн баяр хөөртэй сайхан уулзалцгааж насан туршдаа нэг ангийнхан гэдэг шиг насан туршдаа нэг ангийнхан нэг сэтгэлтэй нэг зүтгэлтэй байгаасаа хүүхдүүд минь. Тэгээ та бүхний минь сонгосон мэрэгжил сонгосон ажил төрөл амьдралдаа эзэн болж яваараа та бүхэн. Хүүхдүүдэд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэё. Şergen